Та бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ юуны өмнө бас энэ одоо хүний эрхийн комиссоос оруулж ирж байгаа 24-р ихтгэл энэ жилийн одоо хамгийн онцлог сэдвүүдээр те 6 маш чухал иргэдэд бас тулгамдж байгаа манай хууль зүйн тогтолцоо, хүний эрхийг хамгаалах тогтолцооны гол чухал одоо асуудлыг хөндөж ирсэн итгэлийг хилцгээд ингээ байж хахад Арсан намын одоо бүлгийн гишүүд маань орж ирэхгүй албан ёсоор завсарлага аваагүй боловч энэ одоо илтгэлийг хилцэхгүй байгаад туйлыг харамсаж байгаагаа бас илэрхийлмээр байна. Өнөө өглөөч гэсэн бас зээлийн мэдээллийн сангийн тухай хууль гээд энэ харж гсаалт гэдэг юм байхгүй болгож санхүүгийн хэрэглэгч иргэдтэй ээлтэй болгох хуулийн зөвхөн санал хураалт явах байсан бүгд дэмжиж байгаа гэдэг саналыг байнгын ороо чуулган дээр илэрхийлж байсан боловч бүлэг дээрээ саналаа нэгтгэх шаардлагатай гэсэн одоо худлаа үндслээр ингээд завсарлага авч байгаад бас одоо улс төржилтийг энэ одоо иргэдтэй хэрэгтэй хуулийг явуулахад түрүүн шуурхай ажиллахад одоо цаад болгож ингэж ашиглаж байна гэж харж байна. Тэгээ энэ жилийн хүний эрхийн одоо комиссоос гаргаж байгаа нэлтгэл бол маш чухал юм 6 сэдвээр тавигдсан байгаа. Ялангуяа одоо 24 он сонгуул болсон, сонгох эрхийн талаар 24 оны сонгуул яаж хэрхэн өнгөрвөө, юун дээр анхаарах ёстой байна. За мөн энэ хүүхдийн хүчирхийллийн асуудал, цахим орчин дох одоо хүний эрхийн асуудлаа бид яах вэ? За бид бас улсын хурал дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн хүрээнд эрүүдэн шүүлтийн асуудал гэдэг энэ чухал асуудлуудыг гаргаж тавьсан байгаа. За улсын хурлаар шийдвэр гаргуулахаар өгсөн саналуд бол бүгд одоо энэ сэдвүүд дээр байгаа. За миний хувьд бол энэ дээр бас нэг илүү асуулт гэхээсээ илүү бид мэдээж энэ илтгэлийг одоо наривчлан сайн хилцснийхаа дараа улсын хурлаар тогтоол гаргадаг. За энэ тогтоолоо одоо хэрэгжилтийг нь хангах механизм болгоо түрүү жилээс хойш одоо хэдэн сарын дараа байнгын хорон дээр энийг хилцдэг болсон. Хэрэгжилт нь яаж ийна гэдэг асуудлыг. Тэгээ бид одоо энэ асуудлаа хэрэгжилтийн хүрээнд харах юм бол засгийн газар руу ямар чиглэлүүдийг өгөх үү? За хууль тогтоомжийг сайжруулах, засах одоо асуудлуудыг нь улсын хурал ямар үүрэгтэй оролцох уу? Салбарын томоохон бодлогын хуулиудаа засгийн газар тэгвэл яаж оролцох уу гэдгийг улсын хурлын одоо тогтоол гаргахдаа нэлээд сайн анхаарч хугацаатай бас үүрэг өгмөр байгаамаа. Тэгэхгүй бол яг үнийг хэлэхэд энэ асуудал хугацаагүй байгаагаас эсвэл хүнд нь одоо оноож байгаагаас одоо оноож байгаа нь тодорхойгүйгээс бас ингээд цалгарддаг, дараа нь хэрэгжилт нь байхгүй асуудал болдог. Дахиад энэ асуудал маань ингээд явдаг асуудал байдаг. За энэ дээр бол ялангуяа бид бас улсын хурлын хувьд энэ сонгуулийн зардлыг бууруулах чиглэлээр тусгай арга хэмжээг бас хуулиар тодорхойлох шаардлагатай байна гэдгийг анхаарч улсын хурл өөрөө анхаарах ёстой болов уу гэж бодож байна. Нөгөө талаар бас энэ шударгаар шүүлгэх эрхийн хүрээнд бид бас хуулийн асуудлуудыг одоо зохицуултуудыг хийх юмнууд байна. Гэхдээ ер нь бас энэ салбарын яам, хууль зүйн дотоод хэргийн яам маань энд одоо богширсан системийн те одоо эрүүдэн шүүлт, энэ гүйцэтгэх ажиллагааг за эсвэл энэ гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөвлөх сангийн зарцуулалт ямар байна гэдэг яг энэ бодлогын салбарын хүрээнд хэрэгжилт нь ямар байна, тогтолцооны хувьд ямар байна гэдэг нэлээд том судалгааг хийж нэлээд том одоо дүнлэл өссөний дараа хуулиа боловсруулах энэ ажлыг бас анхаараач. Олон ч одоо энэ санал зөвлөмжүүд гарч байгаа. Одоогор бол яг энэ одоо эрүүдэн шүүлттэй холбоотой улсын хурал дээр одоо нээлттэй хилцүүлэг, сэнэтийн сонсгол болсон. Бас нэг хамгийн том энэ дээр яригдсан сэдв бол ерөөсө хохирлоо нөхөн төлөвлөж чаддгүй ийм системтэй. Ер нь манай энэ гэмт хэргийн хохирол нөхөн төлөвлөх сангийн зарцуулт журам нь ямар ч оновчгүй юм бэлээ. Нэг залингийн хэрэг мэргэгийн одоо хохирлыг нь барагдуулаад яг ийм хүнд гэмт хэргийн хохирогчд эсвэл бүр нас барцсан хохирогч тий эсвэл насаараа ингээд шоронд орсон хүмүүсийн хохирогчд юу ч өгөхгүй одоо энэ хүмүүс маань одоо гэмт хэргийн хохирогч болоод дээр насаараа одоо эдийн засгийн хувь. За намын чимэг гишүүнд 1 минут нэмж өгье. Гэмт хэргийн хохирогчд маань нэгдүгээр гэмт хэргийн хохирол эдийн засгийн хувьд, бие махбодын хувьд, дараа нь сэтгэл зүйн хувьд ингээд насаараа хохироод энийгээ одоо хизээч одоо нөхөн төлж авах чадахгүй байдалтай явж байгаа олон хүн байна. Улсын хурлч гэсэн хандж байна. Тэгээ энэ хүмүүсийнхаа бид нар хохирлыг яаж ямар ирэмд дараатай төлөвлөх вэ? Буруутай этгээдээс нь яаж энэ хохирлыг нь гаргуулах вэ гэдэг дээр нэлээд бодлогын сайн чамбай одоо юм гаргахгүй бол энэ бол одоо өдөр ирэх тутам л энэ санал гомдол одоо асуудлууд бол салбарынхнаас иргэдээс бол ирж байгаа гэдгийг хууль зүйн сайд бас анхаараасай гэж хүсэж байна. За дахиад бас нэг анхаарах зүйл бол энэ нэг талаас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих, нөгөө талаас худал мэдээлэл хүчирхийлэл үзэн ядалтыг дэврэх илэрхийлэх гэмт хэрэг зөрчийн шинжтэй хоруу контентыг хязгаарлах
энэ бодлогыг бас төр хийгээч гэдгийг энэ хүний эрхийн комиссоос зөвлөмж болгожээ. Бид одоо энэ дээрээ бол яалтчгүй улсын хурлын төвшин ч гэсэн засгийн газрын холбогдох яамтын төвшин ч гэсэн энийг анхаарахгүй бол энэ худал мэдээлэл гэдгээр За хариулт өгье. Хэн хариулах вэ? За үндсэндээ санал. За дулмын бум очир гişүн.